байцгаана уу? Удаан хугацааны дараа уулзаж байна. Би өнөөдөр сайхан өглөө босоод сайхан гэрээ цэвэрлээд энэ хараа ингээд юмнуудаа угаагаа тавьчихсан. Манай шалын цэвэрхэн ингээд өөрөө маань ийм гоё. Тэгээд ер нь бол өглөө босоод цайгаа уусныхаа дараа гэрээ цэвэрлэл маш гоё ирч үч ордог. За тэр яах вэ? Тэгээд би өнөөдөр гарна. Өнөөдөр гэхдээ Токио аваар нэг юу яана гэсэн. Хүчтэй хар салхи ирнэ гэсэн байхгүй юу? Гэхдээ би яг Токио бол явахгүй. Гэрээсээ ойролцоо 30-40 минутын газар явж өнөөдөр нэг найзынхаа төрсөн өдрийн бэлгийг нь авдаг юм уу санаатай явах гэж байна. За тэгэд би нэг юу яасан? Дээр нэг юу юм авсан байхгүй юу? Тэгээд юу авсан бэ гэхээр ийм консилер авсан. Тир гэ брендийн нэг тир гэ брендийн лошн гэх чинь яг юу лээ кушн амар алдартай байдэн шүү дээ. Улаан нэг ийм савтай. Би тэгээд яг ийм нэг юуг нь асахгүй консилерыг аваад хэрглэж үзгээд тэгээд ийм бейс авсан бас. Ийм бейсийг бас хэрглэж үзгээд. Гэхдээ нүрээ ер нь бол нэг амар удахгүй байгаа л да. Тэгээ уусаа гарч орохгүй байгаа болохоор будах шаардлага ямар ч гарахгүй. Тэгээд тийм ямар ч байсан юу яагаад консилер авсан. Тэгээд надад байдаг консилер болохоор би нэг Shiokaba гээд газрын нэг тийм солонгос гудамж байдаг аахгүй юу. Тэгээд тэнцэнээс авч ирсэн ямар нэртэй ижлээ нэг жоохон сонин. Тэгээд ингээд жоох юм яг ингээд төрхөнгүүт нэг юм барзаагаад байдаг баггүй юу. Тэгээд тэрийг ер нь бол хаяа гэж бодсоо. Тийм байна. Тэгээд хамтдаа явцгаая. За би ерөнхийдөө бэлэн болцсон. Тэгээд одоо нэг юу яах гээд өнөөдрийн нэг өмсөж явах хувцас сонгох гээд тэгээд нэг юм бодсон байна. Энэ цамцан дээр энэ өмдийг өмсөөд явъя гэж ер нь бодсон. Өнөөдөр угаасаа нэг 31-32 градус болохоор хэдийн нэг нар байхгүй өвөлдөө ч гэсэн ер нь бол халуун байна гэдгийг нь мэдэж байна. Тийм учраас энэ хоёрыг өмсөөд явъя гэж бодлоо. Даагуурын хар готлнуудаас харж байгаа л тохируулаад өмснө. За тэгээд өмснөөгөө дараа ер нь бол ямар харагдах юм үзүүлье. Явцгаа тэрий. Энэ өмсгөрлөө. Одоо амар муухай үүлтэй хагаад. Мөрийнэттэй. Би өсөн нэрээ шинээр яасан штэ. Цагаа цэцгэн болгоцсон. Найзтай бэлээ авчихсан. Диори өрөө хэмжиж одлоо. Тэгээд одоо яг саяны буудлынхаа хажуудлын буудал дээр ирээд одоо жоохон дэлгүүр систем гэж байна. Дэлгүүр системээс нэг бэчэнгийн байд юм байна. Тэгээд манай гэрээ ойрцоо байдаг болохоор жоохон ороод гарах юм уу гэж бодоод ийм маргааш амрах учраас ер нь их давгүй байна. Тийм үү. Өнөөдөр л энэ хаваар хааш ургыг кул юм шиг харагдаж байна. Түр идэх.
Иймэрхүү сил материалтай цамцтай. Энэ ихтэй амар сонио. Юм дижиж аягүй том. Би одоо рамен гэж байна. Би нөгөө нэг ойрд ер нь бол дэлгүүр хэсээгүй. Тэгээд өнөөдөр ер нь их гисэж байна. Юм ярьж ах шиг байна байж байгаарай. Тэгээд ойрд ер нь бол их юм боллоо ч гэжтэй юу ч бол мэдгүй. Тэгээд сэтгэл санаа нэг юм дээшээ доошоо жоохон тогтворгүй байгаад байсан. Одоо харихад беншаага хүлээж байна. Үсээ ер нь буцаагаа жижиглээд их давгүй байгаа. Өчигдөр тариулсан шүү дээ. Өчигдөр тариулсан юм байна. Өнөөдөр гой байлаа гэхдээ гоё дэлгүүр гэслээ. Зөндөө юм харлаа. Хажууд хөөрөөс орж гасан. За, гэртээ ирсэн. Тэгээд би нэг H&M-аас авсан юм харуулах гээд би өмс 3 юм авсан. Ер нь бол айгүй олон юм өмсөж үзсэн ч ихэнх нь буцаасан. Тэгээд энэ цамцыг авсан. Энэ цамцыг авахар шийдсэн. Энэ бол өмсгөд айгүй гоё өнгөлөг. Царайг маань гоё тодтогч өгж байсан. Энэ жоо гэрэлтүүлэх муу болохоо. Айгүй юм гоё өнгөлөг 100-ны цамц. Бягастэй. Ийм амар хөөрхөн цэнхэр өнгөтэй.
Ийм байна. Тэгээд дараагийн юм бол заяа. Ийм топ гэх юм уу? Хажуудлын хэсэг нь нэг юм жижиг юм тийм оноотой гэх юм чааш юм жоохон үрчлээтэй. Тэр нөгөө нэг бэлхүүсний хэсгийг маань жоохон ийм галбиртай харагдуулдаг. Ийм топ урхуу, топ подоологч гэх юм уу? Тэгэд мэдээж нөдүүл авчихсан. Үсгээтэй болоод би нэг ихтэй өмсгөл ахтаа өмсөн гэж бодож л авсан ууг нь. Иймэрхүү тэгтээ нөгөө нэг сандал яг нөгөө нэг уртлын гэх юм уу тийм хэсэг нөгөө нэг нэмэгхэн болохоор жоохон хөл өвдөж магадгүй юм. За ямар ч байсан нэг иймэрхүү байна. Болохоор юу авсан бэ гэхээр нээр хөөрхөн уруулын өнгөлөгч би хараа авъя гэж бодож байсан байхгүй юу. Тэгээд тэрийг ямар ч байсан авсан. Тэгээд ийм хөөрхөн мэдээ савтайгаа. Тэгээд хажуугаар нь эрүүл мэндэд нь хэрэгтэй гэж бодоод ийм гоё цай авсан. Тэгээд уух бах гэж бодож байна. Яг хөө төрсөд нь болоогүй л байгаа да. Гэхдээ би ямар ч байсан 2 хоногийн амралттай юм чинь гэртээ хийд юм байгаад яг хөө гадуур гараад гоё юм үзье гэж бодоод тэгээд дэлгүүр хийсэнгээ бас давхар ажил амжуулсандаа ер нь бол баяртай байна. Тэгээд өнөөдөр их ер нь дагуу өдөр болж өнгөрлөө. Тэгээ ойрд гадуур ер нь гарааг байсан. Тэгээд дэлгүүр час хэсэг байсан. Дэлгүүр хэсч энерги авлаа сөхлөөч гэж. Тийм ерөнхийдөө тийм байна. Яг Монголд бол 100 дуусчлаа галах л та. Гэхдээ энд бол 100 бол дуусхаач гэсэн болоогүй. Дахиад 2-3 сар байна. 100 дууссан ч гэсэн намар нь айгуу дулаахан байдаг. Гэхдээ намар мэдээж ийм сандал амс явахгүй л те. Тийм. Ерөнхийдөө тийм байна. За тэгээд энэ удаагийн имсэлтэй хамт байсан баярлалаа. Баяртай.